Энэ хүнийг нутгийнх нь амбаа гэдэг. Амбаа сэтгэл санаа өдрөг, гол нь эрүүл сарвал, үр ширгүү бол тэднийх ам олон. Тэднийтэй адил олон өрх, хүүхдүүдийн сургууль, төлбөрийн асуудалгүй бол нутаг хотлороо ам олон. Аймаг сумаар ажилтай, орлоготой, хоримтлалтай, дэвжид дэргэж байвал тэнцэж үндийсэн аавын нутаг ам олон. Монголын 21 аймаг хот суйрангууд инээд хөрөөр цалгиж, найртай наадамтай байхад их орон минь ам олон. Энэ бүхэнд тантай зүг энх ам олон. Улсын их хурлын сонгуулийн 39-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ловсон цэрэнгийн энх амгалан. Улсын их хурлын сонгуулийн 39-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ловсон цэрэнгийн энх амгалан мөрөн хотын эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Улсын их хурлын гишүүн энх амгалан нэр бүхий гишүүдийн хамт эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг боловсруулан батлахад эрүүл мэндийн даатгалын шин зохицуултуудыг хуулинд тусгасан. Манай Хүсгэл аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд бол маш их сайхан идэвхтэй санаачлагтай энэ хуулийн дээр оролцсон. Би ер нь эрүүл мэндийн салбарын тухай хууль батлагдах бүр өөрийнхөө Хүсгэл аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс үргэлж асуудаг, саналуудыг асуудаг. Ийм хууль батлагдчихэ. Энэ хуулийн дээр одоо та нарын санаа бодлуудаа тусгаач гэдэг энэ мэдээллүүдийг байнга хүргэдэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль дээр бол манай хөдөөгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, хөдөөгийн эмнэлэгт ажиллаж байгаа, өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа энэ хүмүүс маань бол яг өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалсан иргэдэд эрүүл мэндийн үйлчлэгийг яавал чанартай бүтээмжтэй хүргэхгүй гэдэг энэ асуудлуудыг эрх зүйн зохицуултуудыг ихэд манай Хүсгэл аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд идэвх санаачлагтай ажилласан гэдгийг бас дахиад хэлье гэж бодож байна. Үүний зэрэгцээ нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн энх амгалангийн боловсруулан батлуулсан эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль эмч эмнэлгийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн салбарыг цаашид хөгжөхөд томоохон үр дүн авчрах чамбай хууль болсныг эмч эмнэлгийн ажилтнууд талархан хүлээн авсан юм а. Энэхүү шинэ хуулийн зохицуулалтаар эмнэлгийн даргын томилгоог улс төрөөс ангид байлгаж хамт олоннд дотроос шилдэг манлайлагч нэгнээ даргаар томилон хамтран ажиллах эмнэлгүүд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдаа авах шийдвэрийг бие даан гаргах, цалингийн шударга шин тогтолцоог өөрсдөө шийдвэрлэх зэрэг олон дэвшилттэй заалтууд багтсан юм а. Эмнэлэг өнөөдөр өөрөө 150 хүний орон тоотой ажиллах уу? Эсвэл 100 хүний орон тоотой ажиллах уу? Хэн гэдэг совилогчийн цалин нэмэх үү? Хэн гэдэг асаргчийн цалин нэмэх үү? Хэн гэдэг эмчийн цалин нэмэх үү гэдгийг сайдын тушаалаа. Цалингийн сүлжээгээр биш, эмнэлэг нь өөрөө бие дагаад шийдэх болцоотой энэ боломжийг энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар олгож байгаа маа. Тийм учраас энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиуд эрүүл мэндийн салбарт чоошин шинжилэл өөрчлөлт авчрах, эрүүл мэндийн салбарынхны хүсэж хүлээж байсан зүйлийг шийдвэрлэх нь хамгийн том хууль болж чадсан. Энэ хуулийн одоо санаачлагч нэг баснаас би өөрийгөө батгаж байгаа. Надад ийм хувь одоо тохиолж та бүхэн 2012 онд одоо өөрсдийнхөө төлөөллөөр улсын их хурлын гишүүнээрээ одоо сонгосон энэ итгэлийн одоо зүтгэлийн хариу юм шүү бас энэ эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль. Эх 4 жилийн хугацаанд Монгол Ардын намаас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын шин тогтолцоог бүрдүүлэх, салбарын боловсон хүчнүүдийн мэрэгжил боловсролыг дасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ажлын дэмжлэгт орчныг сайжруулах, эмч хүн жаргалын ээж нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан юм а. Шүүгч нарын дундаж цалин 3 сая төгрөг болон өссөн ч дутхгүй ачаалал хариуцлагыг нуруундаа үрж ажилдаг эмч сувилагч нарын цалин тэднээс 4-5 дахин бага байгаа нь цаашид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн шин системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага хэмээн нэр дэвшигч энх амгалан үзэж байна. 2012 оноос хойш улсын төсөв батлагдах бүхэн ерөөсөө энэ нөгөө төрийн албан хаагчдад олгодог нэмэгдлүүдийг дандаа хасъя гэдэг саналуудыг засгийн газар удаагаар оруулж ирж байсан гэдгийг та санаж байгаа. Та бүгдийг тэтгэвртэй гаргалтаа авдаг энэ нэмэгдлүүдийг хасах тийм ээ. Цалин урамшуулт нь бол 2012 оноос хойш бас ерөөсөө нэмэгдээгүй байж байгаа. 2008-аас 12 оны хооронд төрийн албан хаагчид, төрийн үйлчлэгээний албан хаагчдын цалин хэдэн удаа нэмэгдэж, хэдэн хувиар нэмэгдээснийг та бүхэн өнөөдөр бас нэг хэрэгцүүлээрээ харьцуулж хараарай гэдгийг бас хэлхийг хүсэж байгаа. Хөвсгөл нутгийн унган хүү, улсын их хурлын гишүүн энх амгалангийн ээж, Хүсгэл аймгийн хүүхдийн дасгийн анхны сувилагчаар ажиллаж байсан бөгөөд ээжийнхээ нэрээр Цэн Даюш санг байгуулж өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ салбарт олон санал санаачлагыг гарган боддоор хэрэгжүүлж ирсэн нь Хүсгэл аймгийн зөвхөн эрүүл мэндийн салбарынхан биш, нийт ард иргэдийн талархлыг хүлээсэн ажил байсан юм а.
Хүсгэл аймгийн эмчилгээ онцлогооны төвийн 3 эмчийг бүгд найрамдах Солонгос улсад хувийн зардлаар мэрэгжил дээшлүүлж, Цэнд аюус сангийн нэрэмжит шагналыг Хүсгэл аймгийн ширдэг эмч эмнэлгийн ажилтнуудад жил бүр гардуулдаг уламжлалт тогтжээ. Цэнд аюус сангаас аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн дасгийг догчуулж, орчин үеийн хүчил төрөгчийн болон шарлагын аппарат, хөдөөгийн багийн бүх эмч нарт анхан шатны эрүүл мэндийн үзлэг онцлогооны хэрэгсэл бүхий эмчийн цүнхийг 2013 онд гардуулан өгсөн. Мөн ар булаг, тариалан, Эрдэнэ булган сумдын эмнэлгийг фургон автомашин, цагаан үр, чандман өндөр сумдын эмнэлгийг УАЗ-469 автомашинтай болгох ажлыг холбогдох газарт уламжлан шуурхай шийдвэрлсэн нь Хүсгэл аймгийн эрүүл мэндийн үйлчилгээ, түргэн, цаг алдалгүй иргэдэд хүрэхэд томоохон тус хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ Аршаан сумын 90 жилийн ойгоор Тус сумын хүн эмнэлэгт иж бүрэн тоноглол бүхий 25 сая төгрөгийн фургон автомашин бэлгэлээж, их уул Жаргал сумын эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлжээ. Баригдаад олон жил болсон аюулгүй ажиллах орчин нөхцөл алдагдсан Түнэл сумын хүн эмнэлэг мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйл ажиллагаагаа зогсоож, уг эмнэлгийн эмч ажилтнууд гэр барьж эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж байсан хүндхэн үед Улсын их хурлын гишүүн Инх амглан асуудлыг засгийн газрын түвшинд тавьж, Түнэл сумын эмнэлгийн барилгын эхлэл 200 сая төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, эрүүл мэндийн яамд гүйцэтгэгч компанийг шалгаруулад байна. Энэ Улаанбаатар хотод очиод надтай олон сувилагч нар уулздаг юм аа. Олон эмчнэр уулздаг. Яг үнэхээр ингээд ажил дээр ажиллаж байгаа өөрийнхөө нөгөө зэрэг дивийг сонгох хугацааг анзаарахгүй байж байгаа хоцорчдаг. Өөрийнхөө мэдлэг чадварыг одоо дээшлүүлэх энэ боломжийг хөдөө орнуудад их бага байна. Тийм учраас өнөөдөр би ажиллаа хийгээд заавалчгүй өнөөдөр Улаанбаатар хотод очихгүйгээр эндээс нь онлайн хэлбэрээр бид нар тэр зэрэг дивийн асуудлуудыг бас шийдвэрлээд явж байгаа гэсэн олон зүйлийг надад. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас мөрийн хөтөлбөр дээр тусгасан, оруулсан. Тэгэхээр яг 2016-аас 20 онд бол эмнэлгийн эрүүл мэндийн салбартууд бол та бүдгийн цалин орлого нэмэгдсэн, иймэрхүү нийгмийн баталгааны асуудлууд нэмэгдсэн одоо ийм он жилүүд байх болно гэдгийг бас би хэлхийг хүсэж байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин хангамж, нийгмийн баталгааны асуудлууд нь баталгаажиж бид нар иргэдтэй эрүүл мэндийн чанартай бүртэмжтэй үйлчлэл үзүүлнэ гэсэн энэ мөрийн хөтөлбөрийг бас дэвшүүлж байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт илэгний хорт авдар хатуурлын нас баралтыг эрс бууруулах, илэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын дархалтыг даслан зогсоох элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай багтсан. Тэгвэл Мөрөн хотод илэгний өвчлөл өндөр хувьтай байгааг нэр дэвшигч Инх амглан онцлоод, илэгний хатуурал С вирусын эсрэг Монгол Ардын намын элэг бүтэн Монгол хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Хөдөөгийн иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэг хатуу байр суурийг баримталж, улсын их хурл, засгийн газрын түвшинд олон асуудлыг тавьж шийдвэрлүүлсээр ирсэн эмч ээжийн хүү, нэр дэвшигч Инх амглангийн төрлөх Мөрөн хотынхоо эмч, эмнэлгийн ажилтнуудтай хийсэн уулзалт халуун дулаан уур амьсгалдаар өрнөж, түүний өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийнхаа эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарлаа хандуулсан сэтгэл зүтгэрд талархлаа илэрхийлж байлаа. Улсын их хурлын сонгуулийн 39-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ловсон цэрэнгийн Инх амглан. Энэ хүнийг нутгийнх нь амбаа гэдэг. Амбаа сэтгэл санаа өдрөг, гол нь эрүүл сарвал, үр ширгүү бол тэднийх ам олон. Тэднийтэй адил олон мөрх, хүүхдүүдийн сургууль, төлбөрийн асуудалгүй бол нутаг хотлороо ам олон. Аймаг сумаар ажилтай, орлоготой, хоримтлалтай, дэвжид дэргэж байвал тэнцэж үндийсэн аавын нутаг ам олон. Монголын 21 аймаг, хот суйрангууд инээд хөөрөөр залгиж, найртай наадамтай байхад их орон минь ам олон. Энэ бүхэнд тамтай зүг Инх ам олон.